эрдэнэ төлөвлөрийг дэвшгэлсэн тийм үйлдвэр байгуулах асуудал яригдж байна. Энэ бол олон жил яригдсан асуудал. Та эдийн засаг өөрөөгөөжийнхэн талаар бас тодорхой мэдээлэл өгвөл тэ олон жил энэ салбарт ажилласан юм. Монгол улсын макро эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр төсөл. За бид экспортыг нэмэгдүүлэх, экспортын орлого олох боломжоо нэмэгдүүлэх ёстой нэг талдаа. Нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг авчрахын том маягийн төслүүд маань дараагийн төслүүдийн санхүүжилтийн үндсээр нь болох ёстой. Тэгэхээр энэ төсөл манай хойд бүс нутагт төдийгүй улсын эдийн засаг чухал ач холбогдолтой. Манай бүс нутгийн хувьд бол хүдээчхан салбараа өөдөн татах, хүдээчхан гаралтай бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах үйлдвэр барих, гол эдийн засгийг төрөлжүүлж солонгоруулах санхүүгийн нөөц боломж нь өөрөө энэ. Энэ төслөө бид маш богино хугацаанд ашиглалтанд оруулж иж, энэ төслөөс хүртэх үр өгөөжөө орон нутагт нэмэгдүүлж иж, бүсийн хэмжээнд нэмэгдүүлж иж, дараагийн үйлдвэрүүдийг барих боломж нэгдэх юм байна. Өнөөдөр энэ төслийн хөрөнгө оруулалт нэг 800 сая доллар шаардлагатай гэж үзэж байгаа. Эрдэнэ төлөвлөрийн хувьд энэ төслийн технологийн асуудлыг бүрэн шийдчихсэн. Энэ төсөл яагаад 30-40 жил яригадад хэрэгжидэггүй байсан юм бэ гэхээр технологи дээр асуудал байсан. Засгийн бажимлыг боловсруулах хайлуулах явцад гарах хөгжлөг хийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт толгойн явчин байсан шүү дээ. Өсгөлөөс бид фосфоритын ард ашиглахаар анх 1980-ад оны үед тэсүү хийгдчихсэн юм байлээ. Өсгөл аймаг фосфоритын ард ашиглах боломжгүй гэдгээ нэгэнт мэдгдсэн тийм шийдлүүд гаргасан. Тэр засгийн энэ бодлого барьсан учраас өөр шинжилгээ инновацийн өөр ямар боломж гарцууд байна гэдгийг хайж энэ хөгжлөг хийгээ элементийн хөгөр буюу нутаг хөгөр болгох тэр инновацийг манай эрдэмтийн инженерүүд гадны компаниудтай хамтарч судалж, гадны эрдэмтдтэй хамтарч судалж энэ технологи олсон. Тийм учраас техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн. Энэ үйлдвэрийг барих үйлдвэр технологийн паркийн орчин нөхцөлд нь бүрдээд дэд үтсийн асуудал шийдэгдэж байгаа энэ цаг хугацаанд өнөөдөр юу дутагдж байна гэхээр хууль эрх зүйн орчин дутагдж байгаа. Хамгийн гол нь яг энэ төсөл хөтөлбөрийг нэг их усүртэй санхүүжүүлэгч гадны хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах юм уу? Нийтэд нь тендер зарлаж хийх ёстой юм уу? Тендер зарлалаа гэхэд өнөөдөр энэ төслийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бидэнд байна уугүй юу гэдэг. Энэ олон асуудал дээр л тулаал өнөөдөр маш нэлээд хугацаа алдж байгаа учраас төрийн худалдаа авах ажиллагааны хууль, хөрөнгө оруулалтын хууль, үндэсний баялагын сангийн хууль шаардлагатай бол биржийн тухай хуульд хүртэл өөрчлөлт оруулж энэ гарц гаргалгаагаа бид шуурхаа олох ёстой. Тэгжиж эхний төсөл хөдөлж тодорхой хэмжээний эдийн засгийн эргэлт авчирч дараагийн төслүүдэд санхүүжүүлэх боломж нь бүрдэнэ. За баярлалаа.